NBA-гийн trade deadline буюу солилцооны цонх хаагц өдрийн мэндийг хүргэж байна. 7 хоногийн дундуур Game Point podcast-ийн тусгай дугаар солилцооны цонх хаагдсан солилцоонотой холбоотойгоор шинэ дугаарыг бэлтгэж хүргэлээ. Game Point podcast ерөнхий ивент тэтгэгчээр таны захин мэдвч social pay ажиллаж байгаа. Та social paid карта, Apple Pay, Google Pay-д холбоод бүх төрлийн төлбөрөө төлөх боломжтой болсныг дуулгахад та даван замун social paid найз авираад хэрвээ таны найз урилгыг хүлээн авах юм бол та болон таны найз хоёулаа урамшуулалтай байгаа гэдэг дуулгахад та даван ингээд шууд хэрээр руу орцгоё. Social Pay-ээр хамтдаа урамшуулал авах найз авирын аянд таныг урьж байна. Social Pay-ийн хэрэглэгч та шинээр найз авирах бүртээ 5,000 төгрөгийн мөнгөн урамшуулал аваарай. Харин таны урилгаар аппликейшнд амжилттай бүртгүүлсэн найз чинь Social Pay дээрх Virtual Mastercard, Google Pay эсвэл Apple Pay холбоод 10,000 төгрөгийн урамшуулал авч дэлхийн хаач хамгийн хэлбэрээр төлбөр тооцоогоо хийж олон төрлийн урамшуулал хөтөлбөрт хамрагдах боломжтой. Social Pay-ээр найзаа урьж, найзтайч гэсэн бэлэг бариарай. Өнгөрсөн улирлын төгсгөлөөс хойш яригдсан, зунжанга яригдсан, энэ улирал эхэлтэл яригдсан хүн бол Giannis Antetokounmpo. Giannis Antetokounmpo Milwaukee Bucks-аас явахыг хүсэж явмаар байгаа илэрхийлэл хамгийн сүүлд Milwaukee Bucks санал сонсч эхэллээ гэдгээр өнгөрсөн 7 хоногоос эхлээд энэ солилцооны цонх маш халуухан болсон боловч харамсалтай нь гэхүү сонирхолтой нь гэхүү Giannis Antetokounmpo явсангүй солилцоонд орсон. Солилцоонд ороогүйхэн араас бүр тавлж байгаа юм шиг жиргээ хүртэл хийлээ. Пост хүртэл тавилаа. Тэр нь юу гэсэн байлаа бод? Домгууд ер нь бол хөөцөлддөг. Ер нь бусдын араас явдаггүй гэсэн байсан. Тийм, бус өөртөө ачдаг гэдэг. Янсын энэ бидний Янсын харж байгаа магадгүй 10 дахь төрх нь байх. Эсвэл 11 дахь ч юм 15 дахь ч юм мэдгүй. Яагаад Giannis Antetokounmpo явсангүй гэдгээс хоёулаа яриага эхлэе. Яагаад явсангүй? Маш олон багууд Minnesota Timberwolves, Miami Heat, Golden State Warriors өөр маш олон багууд яг бодитоор хамаг байгаагаа барилаа шүү дээ. Яагаад явсангүй? Яа, өөсөө хит хоногийн өмнөөс ер нь явахгүй юм шиг санагдаад байсан л та. Тэгээд яагаад явахгүй гэдэг шалтгаанууд бол 2 3 байна. Хамгийн нэгдүгээр гэвэл Milwaukee Bucks Giannis-ыг үлдээх бас нэг одоо хамгийн сүүлийн нэг арга байгаа. Яагаад тэгэхээр энэ season одоо бүтлмуутай эхэллээ шүү дээ. Одоо хүртэл play-in-ийн гадуур явж байгаа. East-ийн 10 дэгт явж байна тийм. Хэрвээ Giannis одоо ингэ бэртсэн буцаж ирээд тоглохгүй гэх юм бол энэ драфтын ирэхийг бүр дээшлэх боломж байгаа. Тэгээд дээштэй явах юм бол нэг юмд найдаад байгаа. Хэрвээ Milwaukee Bucks эхний драфтын эхний сонголт ч юм уу эхний 2 3 сонголтод буух юм бол тэр сонголтоороо маш сайн тоглогч аваад тэгээ Giannis-аас багтаага үлдээчээ энэ одоо сайн хамтарч оллоо гэх нэг одоо арга. Эсвэл тэр сонголтоороо ямар нэгэн тоглогчийг Giannis дээр авчих гэсэн тийм нэг найдлага байна. Хэрвээ бүр ингээд Giannis үлдэхгүй үнэхээр явна гэх юм бол угаасаа сизны дундуур солигдсноо сизны биш 100 солигдсон хамаагүй илүү яагаад тэгэхээр өшөө олон багууд энэ 8-д оролцох боломжтой болж байна. Тэгэхээр яаж ч удсан хүлээс нь Milwaukee Bucks-ийн хувьд бол ашигтай болж таарсан л та. Мэдээж Bucks өөртөө ашигтайгаар сонгосон. Гэтэ Giannis өнөөдөр гаргасан тэр нь reaction гэх юм уу тэр надад бас л энэ хүн чинь явахыг хүсэж байгаа мó явахыг хүсэхгүй байгаа мó гэд бас л юмэг ингээд мэдгүй ингээд ямар хүн тэнд байгаад байгааг яг үндэ мэдэхгүй болчлаа. Хамгийн сонирхолтой нь сая инглиш тэ Milwaukee Bucks чинь санал сонсож жагаад багуудын саналыг өчигдрийг урталтал ингээд барьж барьж жагаад тэгсэн чинь яг өнөөдөр солилцооны цанх хаагдах өнөөдөр өглөө манай баруун иргэн цагаар 12 тэг солилцоо хаагдлаа өдрийн 12 цагт тэнгүүд тэр хүртэл багуудын саналыг сонсох юм байх гэсэн чинь өнөөдөр өөртөө солилцоо хийх гээд оролдоод яваад эхэлчихлээ шүү дээ. Тэр бүр жам урантыг авах гэж оролдлоо шүү дээ. Тэгэхээр Milwaukee Bucks бууж өгөөгүй байгаа юм шүү. Харин яг хэлснээр одоо энэ жилийн биш тий 26 оны драфт ирэхээр нэлээд өндөр сонголт хийнэ гэсэн гордлог байгаа. Хэрвээ тэх юм бол Giannis-ыг үлдээх боломж байгаа гэж одоо хүртэл бодоод байгаа юм байна л дээ. Ер нь Shams өнөөдөр ярьж байгаагаар. Тэгэхээр яг бас зөв л дөө.
одоо хэрвээ одоо бидний ингээ прожект хийж байгаа айгүй олон тоглогч нар байгаа шүү дээ. Юуны драфтаар орж ирэх хэрвээ айл нэг нь ороод ирэх юм бол магадгүй Янис илүү их боломжтой байж магадгүй шүү. Тэр үл үгүйсэхгүй. Яг Miami Heat-ийн тавьсан санал, Warriors-ийн тавьсан санал бол нэг айхтар бүр Янисыг аврагын төвшөнд тавьчихаар тийм юу байсан гэж би бол бодохгүй байна. Яг Timberwolves-ийн санал бол надад их таалагдсан. Гэхдээ Timberwolves-ийг бокст өгж байгаа нь бол тийм амар хангалттай биш байсан гэж бодож байна. Яг нөгөө blue chip тоглогч гэдэг байгаа шүү, залуу тоглогч гэдэг байгаа шүү. Одоо хөгжсөн цаашаа явах ирээдүйтэй тийм залуу тоглогч аавна. Яг тэр тоглогч нь бол Макданис чинь яг үүргийн тоглогч шүү дээ. Ер нь бол франчайз тоглогч биш байхгүй. Тэгэхээр яг Баксын хувьд бол яг тэр хүссэн тоглогч нь байж чадаагүй. Тэгээд өсөнгөө л гэж би бодож байна. Ямар ч байсан сонирхолтой л тийм. Энийг хүлээж энэ Янисыг хүлээж жагаад Miami Heat баг энэ солилцооны цохоор нэг солилцоо хийгээгүй дорнод бисэн цор ганц баг болж үлдлээ. Бид баг Miami Heat руу явчлаа гэж бүр үгүй энэ миний хувьд бол бүр бодож исэн шүү. Энэ солилцооны цонх хаагдахад байна шүү дээ. Ер нь бол нэг сонирхолтой юм болсон нь шүү дээ. Ер нь бол контендер төвшөнд эсвэл плей-оффын нэлийн одоо дээгүүр явах магадaltaй гэсэн багууд ер нь бол баг юм хийсэнгүй шүү дээ. Одоо жишээ нь OKC баг юм хийсэнгүү, Denver огт юм хийсэнгүү, тэ Warriors юм хийсэнгүү. Тодлаардах. Тэр бол нэргэж. Тэр нь л дээгүүр явж байгаа багууд бол ерөөсөө огт хөдөлгөөн хийсэнгүү. Тэгэхээр аврагын одоо зураглал ч юм уу плей-оффын зураглалд айхтар тийм нөлөө үзүүлэхээр трейд бол болсонгүй шүү дээ. Харин гэхдээ эсэргээр эх жил контент их ч юм уу эх жил өрсөлдөх багууд айгүй олон юм биш. Ер нь бол free agency-гээс өмнө free agency явж байгаа шиг санагдаж шүү дээ. Харин тийм. За Янис Антетокумпо ямар ч байсан явсангүй. Энэ бол гэхдээ төгсгөл үү, үргэлжлэл үү юу вэ гэдгийг бид эрх 100 харах болно. Яг гэх юм бол 100 Янисын солилцоод дахиад хүссэн үсээгүй гарч ирнэ. Milwaukee Bucks санал сонсч байсан учраас тэр саналуудаа дахиад драфтын ирэхүүд нэмээд миний нэг харсан мэдэн дээр бол Янисыг 6 драфтын ирэхээр солино гэж асуусан юм шиг байна лээ шүү Milwaukee Bucks. Энэ үнийг бол төлөх баг мэдээж бол доогоор энэ бед байхгүйсэн 6 1-р тойрог ирэх. Тийм учраас энэ солилцоо бол болоогүй ингээд ойлгомжтой болж байна. Тэгэхээр Янисыг хамгийн хүлээж хамгийн горлог тээжсэн багуудын нэг бол Golden State Warriors баг. Тэд өчигдөр маш том бүр ингээд таамаглаагүй солилцоог хилэлдэм. Би өнөөдөр ингээд гадуур яваад ингээд Монгол хүмүүстэйгэж таарлаа. Хятад хүнтэйж таарлаа тий. Тэгэхээр одоо юу гэдэг Америк хүмүүстэйж таарлаа. Ингээд зүгээр ингээд таньдаг хүмүүстэйгээ ингээд мэд өнгөрөхөд ингэж байгаа байхгүй. Өчигдрийн Warriors хийсэн солилцоог харсан яг ямар юм бодож ийм солилцоо хийж байгаа юм бол гэж надаас 3 хүн асуусан зэ. Тэгэхээр би I don't know. Яг яах гэж хийсэн ингээд. Тэгэхээр Golden State Warriors баг Jonathan Kuminga энэ үедээ хардлагад хадгалж ийснаа Body Hield-тэй нэмээд Kristaps Porzingis-ийг Atlanta Hawks багаас авсан. Энэ солилцоон дээр чиний бодлыг сонсон. Энэ солилцоо ер нь яг ямар гिचийн солилцоо болоо яваад өнгөрч үү? Энэ солилцоо юуг харж хийж вэ? Гэхдээ хинээс салж байгаа л одоо Комингогоос салж байгаа л нэг арга юм уу да. Одоо өөр салах ерөөсөө арга байсангүй гэж би бодож байна. Уусаа хэрэгтэй ганц сонирхож исэн баг байсан гэж бид нар яриад байсан шүү дээ. Sacramento Kings DeAndre Hunter-ыг аваад ер нь бол Комингог авах ямарч боломжгүй болсон. Тэгээд тэрнээс гадна өөр сонирхох баг үнэхээр байгаагүй. Тэгээд оронд нь одоо Kristaps Porzingis гарч ирсэн харин аз юм да гэж би хэлмээр энэ. Тэгээд уусаа Porzingis гарч ирээгүй байсан бол Комингог авч үлдэх айгүй өндөр боломжтой байсан шүү дээ. Ер нь бол уржигдрийн байдлаар бол өчигдөр тийм солилцоо боллоо. Тэр нь бол шүү дээ. Milwaukee Bucks Комингог аллаа гэж хэлэхэд бас болох байна. Комингог явуулахын тулд нүтэ анаал гарч ирсэн хүн дээр нь солилцоо хийчих байгаа юм. Ер нь бол тийм. Комингог явуулахын тулд Body Hield-ийг нааж өглөөл гэж би бодоод байгаа шүү. Ер нь бол. Тэгээд өөөсө Porzingis чи энэ жил баг тоглоогүй нэ. Тоглосон бол нэг хитэн тоглолт тоглолцоод шүү дээ, тий.
16 тоглолт. Өвчнийх нь одоо тэр нэг өвчин туссан байгаа өвчнч тусах явах. Тэгээ эрүүл мэндийн асуудалтай байгаа. Тэгээ тэр эрүүл мэндийн асуудал нь цаашаа яаж үргэлжлэхийг бас бид нар мэдэхгүй. Тэгэхээр энэ нэгдүгээр Kuminga-гийн эх жилийн хэрвээ аут үлдсэн бол эх жилийн 20 хэдэн сая Warriors дээр үлдэх байсан байхгүй. Porzingis-ийн 30 хэдэн сая чинь expiring contract. Тэгэхээр ер нь бол Porzingis биш Kuminga-гийн гэрээрнээс салж байгаа л асуудал юм болов уу гэж би бодсон. Тэгээд Bucks бол үнэхээр Warriors-ийн төлөвлөгөөг бол бүтэн нураасан гэхэд бас болохоор ч юм уу. Би санаж нөгөө 20 онд 19 онд Kawhi-г хүлээж ягаад айгүй олон юмнаас Lakers хоцорж байгаад гэхдээ айгүй хурдан нэг маневр хийгээд Danny Green энтергээд айгүй олон тоглогч авч ирснээр санаж байна. Зунжинга Kawhi-г хүлээж ягаад Kawhi чинь шийдрээ гаргахгүй. Яг тэрнтэй адилхан Warriors бол яг нэг тийм хөл юм боллоо л гэж бодож байна. Тэгэд Warriors дээр гарсан ийм хамгийн гол нэг юм гарсан юу гэхээр Янас Стефен баг дээр очих хүсэхгүй байна гэж ингээд хойд өмнөх дугаар дээр ярьсан те. Тэгсэн чинь маш олон багууд сая Янас дээр бас тэгж ингэж нөгөө араас нь юу яагаагүй юм байна. Яг ингэж бүр ингэж хөөцөлтөөгүй шалтгаан нь юу гэхээр Янас тэнд бас нөгөө саяны тэр мэдэн ямар эготой байгааг нь харуулж байгаа. Очиж байгаа баг минийх байх хэвээр. Тийм учраас би хин нэг од дээр очихгоо гэд. Тэгээд хин нэгэн одтой баг за Янас угаас ирээд энд айгуул ингэх юм байна гэд сая тэр мэдээний араас Янасын араас бас хөдлөөгүй гэсэн зүйл харсан шүү. Тэр мэдээлэл гэдэг мэдээж энэ лиг Янас эго нэг том байна тий. Тэр нь тэр хүний үн цэнийг ямар болгож ийн вэ гэдэг нь эндээс их тодорхой харагдаж байгаа. Тэгэхээр Янасын үн цэн саяны энэ болж өнгөрсөн процессууд дээр бол ерөнхийдөө унс нь эндээс харагдаж байгаа. За ихтэй яг 100 дахиад л энэ драма үргэлжлэн тэгээд Golden State Warriors баг дээр гарч байгаа нэг мэдээ бол одоо юу гэж байгаа энэ амралтын өдрүүдэд Los Angeles Lakers багтаа тоглолтын тэр тоглолтод Kristaps Porzingis Warriors-ийн өмсгөлд анхны тоглолтыг хийх юм шиг байна. Тэгээд Golden State Warriors баг Kristaps Porzingis-ийн эрүүл хувилбарыг өөртөө авсан гэж найдаж байгаа гэдэг өгүүлбэрийг уншаад би эдгээр одоо хүмүүсээр тоглоод байна уу өөрсдөө тоглоод байна уу гэж бодсон шин. Эрүүл хувилбарыг авсан гэж найдаж байгаа гэдэг өгүүлбэр ч одоо яг юу гэсэн үг юм бэ? Энэ үлрэл талдаа орчод байна шүү дээ. Байна тийм. Талдаа орсон үлрэлийн талд нь ч тоглоагүй тоглогчийг авчаад эрүүл байгаа гэж найдаж байгаа гэдэг байгаа байхгүй. Нэг сүүлийн нэг сар талбайд гараагүй байгаа тоглогч. Тийм. Тэгээ бас нэг хөдөлгөөн хэлсэн Trace Jackson Davis тий. Trace Jackson Davis-ыг Торонтоор өгөөд тэгээд онд нэг зай гаргасан. Би тэгээ зай гаргахаар бас нэг солилцоо хийх гэж юм болов уу гэж горьдлоо. Warriors тэгсэн чинь Pat Spencer-ийн хоёр талтай гэрээг зүгээр энгийн гэрээ болгож хөөрөхын тулд рострын одоо зай гаргаж авч байгаа юм байна. Тэгэхээр юу гэдэг дахиад нэг хүн нэмэх ч юм уу тийм асуудал бол Warriors-ийн хувьд дахиж гарахгүй юм шиг шүү дээ. Яасан дамхан хүмүүстэй дуртай. Одоо энэ байгаа багаараа мэдж байгаа л зүйл юм да. Тэгээд бодё Kristaps Porzingis гимтчлээ. Эсвэл 97 хоногийн дараа тоглохоо болчлаа. За ямар нэгэн асуудал гарлаа. Тэнгүүд Golden State Warriors баг дахиад шууд төвийн дутагдалд орж эхэлж байгаа зү. Тэнгүүд тэрэн дээр нь Pat Spencer төвд гарч ирэл тоглох юм шиг байна. Camppoint podcast үргэлжилж байна. За дараагийн шок болсон солилцоо гэвэл Dallas Mavericks Washington Wizards багууд холбогдож Anthony Davis-ийг оролцуулсан 8 тоглогч оролцсон солилцоог хийлээ. Anthony Davis солигдохыг Anthony Davis-ийн талаас, агент Rich Paul-ийн талаас солихыг солигдохыг хүсэж исэн. Тэгээд хүссэн зүйлээ авч чадах шиг боллоо. Харин яг одоо юу гэдэг Anthony Davis-ийн хүсэж исэн баг мөн үү? Эсвэл Dallas-ийн хүсэж исэн солилцоо мөн үү? Энэ солилцоо ер нь хаанаас гараад ирв? Хамгийн түрүүнд Dallas одоо яг цаашаа яаж явах ирээдүгэл сонгололт угсаа Cooper Flag дээр одоо энэ багийг босгоно дахиж rebuild хийн. Тэгэхээр Anthony Davis-ийн timeline Cooper Flag-ийн хөгжих timeline хоёр хоорондоо зохицохгүй байсан. Тэгээд Anthony Davis-ийг одоо явуулж байгаа нь нэг жижиг баг зэрэг яарсан юм шиг санагдсан. Гэхдээ магадгүй одоо мэдээж магадгүй маркетер авч болох хамгийн одоо өндөр үнийг
авч байгаа юм болов уу гэж миний хувьд харж байна л да. Гэтэ авсан трейд одоо 2 first round авсан тий. Ер нь буцаж ирсэн тоглогчдын дунд бол нэг ашиглаад авах rotation тоглогч байгаа гэж би бодохгүй. Зүгээр авсан asset нь болохоор 2 first round, нэг нь Warriors их гэж бодохоор нэг хайхтар бас юу авсан шиг санагдахгүй л байна. Гэтэ яг D'Angelo protected гэж байгаа байхгүй. Тий. D'Angelo Russell, Jaden Hardy хоёрын гэрээнээс салсан. Тэгээ Anthony Davis-ийн бас нэг сүүлийн жилийнхэн гэрээнээс салж ял гэсэн үг юм л да. Авсан хоёр ирэхийнх нь хоёр дахь нь Oklahoma City Thunder баг энэ жилийн драфт ирэх. Тэгэхээр баг 29 юм уу 30 дахь сонголт байх гэдэг нь шүү дээ. Бараг л 30 дахь сонголт. Энэ тэгэхээр тийм үнцэнтэй драфт ирэх байж чадахгүй. Дээрээс нь бас 2 дугаар тойргийн 3 ирэх авсан. Гэтэ Anthony Davis дээр одоо байж бол хамгийн сайн үнэл энэ юм шиг байна. Тэгээд нөгөөтэйгөр Anthony Davis бас гэрээгийн сунгана гэж хэлсэн учраас Anthony Davis Washington Wizards-д очиж байгаа баха тийм үү? Тийм, бас гэтээ Washington Wizards л шүү дээ. Би түрүү хэлсэнтэй эх жилийнхэн одоо free agency-г одоо free agency дээр хийх мүү одоо хийчлээ гэж биний хувьд харж байна. Уусаа Trae Young одоо энэ жил тоглохгүй, AD бас тоглохгүй. Гэхдээ энэ жил ингэж ундагаараа унаад бас драфтаас өөрсдийнх нь ирэх нь байгаа. Тэрэн дээр сайн тоглогч авах юм бол дараа жил маш сайн контендер төвшин тоглолцохоор баг бүрдчихэж байгаа юм болов уу гэж бодож байна. Anthony Davis, Trae Young, тэгээ Alex Sarr. Тэгээ дээрэс нь энд чинь агай олон залуу тоглогч нар байгаа шүү дээ. Keyshawn George, Bob Carrington, Bilal Coulibaly, Trey Johnson гэдэг. Энэ багч нь айгүй тийм атлетик урт Trae Young-ийг тооцвол ер нь бол сайн баг үрдэж юм санагдана. Ялангуяа Trae Young, AD хоёрын pick and roll явахыг бас Leaks байхаас нь хүсэж илаа шүү дээ. Юу н Лукаг ирэхээс өмнө Trae Young-ыг авчаасаа гэж бас авах магадлал өндөр гэж бас зөндөө яригдчихлаа шүү. Тэгээд тэр зүйл одоо Washington Wizards биелэлээ болж байгаа нь бол сайхан байна. Надаа энэ жилийн trade deadline-ы хамгийн том ялагчдын нэг нь бол Washington Wizards гэж бодож байна. Ямар ч байсан Kyrie Irving Cooper Flag тэгээд Anthony Davis гурав хамтдаа тоглож үзэхгүй байж байгаа л ингээл солигдчихлаа тийм. Харамсалтай. Би бол бүтэн багаар нэг хармаар байсан. Одоо Kyrie-тэй, Anthony Davis-тэй, Cooper Flag-тэй энэ сүүлийн тоглолтуудад Dallas Mavericks ямар тоглож байгаа нэг хармаар байсан. Тэгээд харамсалтай тийм боломжтой хизээж олдсонгүй. Дахиж энэ бол хизээж давтагдахгүй гэсэн үг. Dallas Mavericks-ийн хувьд Anthony Davis-ийг явуулж байгаа ч гэсэн Kyrie Irving-ийг бол авч үлдэн түүнийг солихгүй гэдгийг аль дээр илэрхийлсэн. Тэгэхээр Cooper Flag, Kyrie Irving гэдэг хослыг Dallas Mavericks бол ирээдүгээрээ төсөөлөд ирнэ гэж хараад байгаа юм. Тий. Ер нь бол тэгж харахад бол болно. Тэгээ бас энэ жил бас нэг сонирхолтой юм гарсан. 2018 оны одоо драфтын одоо ангийн эхний төргийнх үү бүх тоглогч нар солигдсон гэсэн тийм зүйл болсон. Тэгээ ингээ харсан чинь бас л сайн тоглогч нар ч байсан байлаа, сайн гэж байсан байлаа гэхдээ бүгдээрээ одоо драфтлагдсан багтаа тоглоог ондоо газар тоглохоор болж байгаа юм биш үү? За өнөөдрийн хамгийн сүүлчийн дүүлэн шугамтай солилцоо бол Los Angeles Clippers багийн дахин нэг томоохон солилцоо хийлээ. Ердөө өмнөх дугаарыг бичиж явах үеэр бид хоёр яг 2 хоногийн өмнө те James Harden-ыг одоо явуулаад солилцоо хийжсэн баг маань ерөөсө 48 цагийн дотор багийнхаа 3 гол тоглогчийн 2-ыг нь явуулчлаа. Тэр нь хэн байсан бэхээр төвийн тоглогч Ivica Zubac тэд Indiana Pacers баг руу илгээгээд оронд нь Benedict Mathurin гэдэг тоглогчийг драфтын эрхүүдийн хамтаар авлаа. Энэ солилцоогоор Los Angeles Clippers баг сэргээн босголт руугаа шилжиж гин гэдгийг аль биесээр зарлж байгаа хэрэг мөн үү? Мөн байлгүй яах вэ? Уусаа одоо сая James Harden гоо. Ер нь бол одоо Clippers-ийн цалингийн зэсийг харах юм бол 27 онд бүх юм суларч байгаа. Уусаа тэрнээс цаашаа сэргээн босголт руугаа орох нь бол нууц биш байсан. Тэгээд нэг жилийн өмнө бол энэ зүйл эхэллээ гэж би миний хувьд хэлмээр байна. Ivica Zubac-ийн James Harden-ийн трейд James Harden солигдъя гэсэн хүсэлтээс авахгүйлаад ер нь бол Ivica Zubac-ыг одоо солисон дээр юм байна гэдэг нь бол тодорхой
болчлоо л да. Харин Кавай Леонардыг бас солих юм болов гэсэн бол гэж бодсон чинь арай л богино хугацаа үлдсэн байлаа. Кавай Леонард энэ зуны нэлээд том солилцоо наймад орж магадгүй гэсэн одоо хүмүүсийн таамаг байж. Тэгээд Clippers яг тэр үнэн үү худлаа юу би бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ Clippers-тэй нэлээд ойрхон source хэлсэн байсан. Kawhi Leonard-аас асуусан чи юмар уйл явуулж өгье. Хэрвээ үлдмээр уйл бид нэг ингэж аваад үлдъя гэж асуусан байлээ. Тэгээд үлдсэнийг бодоход ер нь өөрөө үлдээл гэж шийдсэн юм шүү. Гэхдээ Kawhi Leonard-ийн одоо юу чин гэрээ чи 27 он дуусна. Ivica Zubac-ийн трейдэнд авсан зүйлүүд бол маш сайн зүйлүүд миний хувьд авсан гэж бодож байгаа. Benedict Mathurin гэдэг залуу бол сайн хамгаалагч, залуу тоглогч. Саяхан л Clippers чинь хамгийн хөгшин багуудын нэг тоонд орж исэн бол одоо Darius Garland, Benedict Mathurin гэсэн залуучуудыг нэмснээрээ Harden-ыг явуулснараа, Chris Paul-ыг явуулснараа буцаа залуу болох үе шат руугаа орчлоо гэж бодогдоод шүү дээ. Benedict Mathurin 23 настай, Darius Garland 26 настай. Надад нэг зүйл худлаа санагдаад байгаа юм. James Harden солигдож очичоод би бол солилцоонд орох хүсэлт гаргаагүй шүү гэж хэлсэн байхгүй юм. Тэгэхээр надад бол тэгж хэрвээ James Harden-ыг хэлсэн үнэн байгаад ах юм бол Clippers 16 3 жил нэг баг төгс тоглоодсон шүү дээ. Хожигдлгүй шахам төгс тоглосноо гинт нэг өдөр за 27 хоног хүлээгээд яг өнөөдөр шууд багаа тараач гэж тараасан болж тарах гээд байгаа байхгүй юу? Гол нь тэгж тарах ямар юу байхгүй шүү дээ. Одоо шаардлага байхгүй. Харин би яг тэрийг асуух гэдэг яг NBA-гийн баг хамгийн шилдэг амжилтыг үзүүлээ явжсан баг гинт нэг өдөр за гэл нэг өдөр босчингуудаа багаад нураана гэж байхгүй шүү дээ. Тэр Harden солигдё гэж хүснэ нь тохоо байхгүй. Харин Harden тэнд очиж жүжиг тавиад байгаа байхгүй. Тий, үсээ Harden тэгээд айгүй олоо одоо Houston-аас тэгж гарсан, Philly-гээс тэгж гарсан, одоо Clippers-ээс ингэж гарч байна. Тэр нь бас өөрийнхөө бас нэр хүндийг лиг даалгахын тулд одоо тэгж ярьж байгаа болов гэж бодож байна. Одоо энэ бүх үйл явдлаас ганц hodж байгаа бүхэн OKC байна. Хэрвээ одоо тэр гайхалтай амжилт одоо зогсоод Clippers дахиад хожигдож эхлэх юм бол OKC Oklahoma City Thunder гэдэг баг маш дээгүүр одоо юу авах оруулж штт. Драфтын сонголт авахар болж гин. Тэгээд сая 2026 оны эрхийн Индианагаас авсан. Гэхдээ тэр айгүй сонирхолтой шүү. 1-4 protected. Тэгснэ 5-9 бол Clippers руу явна. 10-30 бас protected. Индианад. Тэгэхээр ерөөсөө Индианагийн энэ жилийн сонголт 5-9-ийн хооронд буухал юм бол Clippers аав тэр бусад тохиолдолд Индианаг анхаарлаа авах. Тэгээд яг ингээд харахад бараг AD-гээс илүү үн хүрсэн юм шиг мөртлөө бас жоохон трек гэл юм байдаг. Тэгээ 29 оны Индианагийн ихний тойрог бол 100% юм байлаа л дээ. Unprotected. Тэр одоо ингээд Индиана Pacers-ийн солилцоогоор хардаа Pascal Siakam, Tyrese Halliburton, тэгээд Ivica Zubac, тэгээд одоо ингээд Nesmith, Nembhard гэдэг ингээд нөгөө Miles Turner-ыг солилцоогоор алдсан баг чинь чөлөөт агентаар алдсан баг чинь маш гоё тийм хямдхан цалин багтаа тэгээд 3 жилийн гэрээтэй юм төвийн тоглогчтой болчлоо штэ. Tyrese Halliburton эргээд ирлээ. Энэ үйлрэл тэд драфтын ирэх аваад үлдчихлээ гэж бодоход дахиад нэг драфтын сайн цоглогч авчлаа гэж бодоход ирэх үйлрэлд Индиана Pacers баг дахиад аврахын төлөө дайраад ороод ирэхэд гайхараг болчихж байгаа байхгүй юу? Гайхах. Энэ солилцоогоор. Тий. Бас тэгэл яг л түрүүний хэлсэнчлэн ирэх жил хийх ёстой байсан хөдөлгөөнөө одоо эрт бэлдэж ин хийж ин Halliburton одоо бэртлээсээ буцаад ирэхэд цаг алдахгүй шууд хийжсэн юм. Одоо түрүү жил хийжсэн юм өөрчлөлөөд хийх нь ш. Тэгээд их корн байна гол нь тэр нь бол маш авштай. Тэгэд Ivica Zubac шүү дээ. Гэрээ нь бол хамгийн гоё гэрээ. Үнэхээр сүрприз байлаа. Гэрээ нь айгүй хамгийн гоё гэрээ. Ерөөсөө цалингийн зэсний ерөөсөө 12% нь багтахаар тийм гэрээ. Тэгээ 3 жилгээ бодолтой. Жаргал байгаа зү. Супер гэрээ байхгүй. Тийм учраас л баг юм өндөр үн хүрж байгаа хоо тийм. Тийм бас тэр талаар байгаа. Тэгээ Ivica Zubac-ийн нэр гарах болгонд л ер нь бол нэг харамсах юм надад төрдөн шүү дээ.
Мускалаг бодогдоод Magic Johnson хийсэн тэнийг үйлдэл бодогдоод ер нь жоохон харуулсан болт. Одоо Майк Мускалч нь аль багт туслах тасгалжуулагчийг явж байгаа л Оклахома Сити Тандерт төлөө нэг багт туслах тасгалжуулагчийг явж байгаа шүү. Алитийн зодог талаа туслах тасгалжуулагч болцсон хүнээр нэг хэсэг нэг болж ил хамгийн аимшигтай. Гайхалтай. Оклахома Сити Тандер бас нэг солилцоо хийсэн. Тэр нь юу гэхээр Jared McCain гэдэг Philadelphia 76 багийн өнгөрсөн жилийн драфтын бас дээгүүр аваад улирлын ихэнд бүр тесэрж байгаад гимтсэн тэр нөгөө сайн оноо авахчийг солилцоогоор аваад сэлгээнд авч чадсан. Би бол энэ солилцоог маш өндөрөөр үнэлж байгаа. Энэ бол харагдж байгаагаас илүү үр дүнтэй солилцоо. Яг гэх юм бол Oklahoma City Thunder баг ямар нэгэн өөрчлөлтийг өнгөрсөн жилээс хийгээгүй байсан. Энэ бол том харагдж байгаагаас илүү том өөрчлөлт. Нэгдүгээр тэр хоёрдугаар сэлгээний оноо авалтан дээр J-Dub гимтчихэд байгаа нүуд оноо авалт их чухал байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө нэг яг юм зоригтой тесрэлттэй оноо авдаг ийм тоглогч бол Oklahoma City Thunderт бол маш хэрэгтэй байна. Тэгэхээр энэ бол аваргуудын аварга хамгаалахад маш чухал үнцэнтэй солилцоо болчихоо да гэж би хувьд хараад байгаа юм. Тэгээ одоо аваргууд бол одоо плей-офф дээр бэлдэж эхэлж байна. Тэгээд айгүй олон бэртэл гэмтэлтэй бас уучраад байгаа. Хин Шей сая бэртчлээ. J-Dub бас орон гарan байна. Яг энэ нөхцөл байдалд бол Jared McCain бол ер нь бол нэлээд хэрэг болох болов ялангуяа тоглоом дээр тэгээд плей-офф эхлэхэд бүгдээр одоо юу гэдэг бүрэн бүтэн орлоо гэхэд нэлээд deep rotationтэй OKC байхаар болж байна л да. Тэгэхээр яалтчгүй энэ солилцоо бол OKC-д хэрэгтэй солилцоо. Гэхдээ Philly-г яагаад Jared McCain-ыг явуулсан бэ гэдэг нь бас жоохон асуудалтай юм шиг санагдаад байгаа шүү дээ. Арай ч ихт явуулчихгүй гэж бодох шиг. Эрт бууж өгч байгаа л хэрэг л болчих шиг л боллоо л да тийм. Хин за энэ бол яг нь тийм нөгөө нэг асуултын тэмдэг тавиад тэрнэр хэмтгэлцэн болоод ахаар солилцоо бол биш харин хоёулаа өмнөх дугаар дээр ярьж амжаагүй санагдаад ах юм. Би энэ Chicago Bulls багийн хийсэн солилцоонуудаас за тэр Jaden Ivey-г авдаг солилцоог Аяа Дусумвуг явуулдаг хэнийг явуулдаг гэдэр солилцоог бол ойлгож байна. Никола Vucevic-ийг нэгдүгээр тойргийн ирэх оролцоолгүйгээр Boston Celtics бүр тэр тусмаа гол өрсөлдөгч Boston Celtics төгсөн тэр солилцоог надад маш ойлгомжтойгоор их юм уу итгүүлэх байдлаар тайлбарлаад өгөөч. Яагаад энэ солилцоог хийв? Тэр ихтэй үнэхээр хэлж мэдэхгүй нууцлаарай. Тэр одоо зөвхөн Vucevic биш. Дээрээс нь DeMar DeRozan, Zach LaVine гэх энэ болон тоглогч нар ерөөсөө нэг ч нэгдүгээр тойргийн ирэхгүйгээр сольсон гэдэг бол зүгээр түүхэнд бичигдэхээр хэрвээ одоо спортын менежментээр сурж байгаа хүмүүст бол энэ маш том одоо суралцах кейс болж ингэж ажиллавал ингэж алдаа шүү гэдэг кейс болж үлдэхээр түүхэнд гэж үлдэхээр би зүйл болж байна. Тэгээд би бол үнэхээр гайхаад болохгүй. Харин би хэлээд байгаа түрүүний юун дээр хэлсэн шүү. Муу шиг тоглоход ер нь бол ухах хэрэгтэй шүү. Ер нь модгүй бол тэг ухах юмаа гарч ирэхгүй авахгүй байна гэдэг бол тэр бол GM-ийн хувьд одоо front office-ийн хувьд 100% fail гэж хэлмээр шүү. Тэгжил тайлбарлахаар одоо өөр яаж тайлбарлах вэ? Vucevic-ийг өнгөрсөн жилүүдэд ер нь нэг биш багууд сонирхож байсан. Нэгдүгээр тойргийн Chicago Bulls өөрөө бүр заримдаа нэгдүгээр тойргийн 2 иргэчгээ хэлээ явжсэн үн хэлээ явжсэн удаа би тэгсэн чинь яг цагаа тулаад явуулах болсон чинь гэрийн дуусж байгаа жилээ явуулах болсон чинь зүгээр ингээд үнгүү өгч чинь гэдэг бол тэр тусмаа Бостонд юу хэрэгтэй байсан гэж төвийн байрлалд оноо авдаг, самбарт удаан тоглодог. Тэгээд ийм нөгөө хэдийнхэн довтлооны ачаалаас бууруулдаг. Яг тийм төвийн тоглогч хэрэгтэй байсан чинь Boston Celtics энийг нь өнгөө авчиж өгсөн. Anthony Simons гэдэг тоглогчийг авч байгаа юм. Тэгснэ энэ солилцоогоор юу гэхээр Boston Celtics төвийн тоглогч авчиж байгаа юм. Онооны дутуу байдлаа нөхчж байгаа юм. Тэнгүүдээ цалингаа багасгachж байгаа юм. Татвараас зайлсхийж байгаа юм. Одоо зайлсхий гэдэг нь гоё утгаараа шүү татвараас багасгах юм. Бүх утгаараа Boston Celtics баг энэ солилцоонд бүр 100% ялагч байсан. Chicago Bulls-ийн ялсан талыг би бол харахгүй байгаа. Яаж бодоод энэ Chicago Bulls ялсан байх боломж байхгүй. Тэгэд
би бас энэ trade deadline-ы ялагч гэж Wizards хэлсэнтэй адилхан яг тэрний араас бол Boston Celtics хэрвээ Jason Tatum орж ирэх юм бол энэ үйлрэлийг тэр чигээр нь эргүүлэхээр тийм үйл явдал болж. Ер нь бол East-д нэг том контендер буцаад гараад ирж байгаа юм шиг санагдчих. Тэгэхээр Jason Tatum буцаж ирэх үгүй гэдэг чинь том асуулт байна. Тэгээд яг одоогийн байдлаар Jaylen Brown-ы багаж ирээд өдөө хүртэл явж байгаа нь тэгээд Vucevic-ийг авч байгаа нь бол цаг хугацааны хувьд бол жигхэн гоё таарлаа л гэж бодож байна. Нөгөө нэг ер нь бол нөгөө нэг багууд ингэдэг шүү дээ. За яаж чуудсан одоо чинь Danny Ainge хизээч Lakers-ыг сайжруулах 8 хийдэггүй байж байгаа. Сая сүүлд нөгөө нэг Luka Doncic-ийн 8-ан дээр юунд оролцож байгаагаа мэдгүй солилцоог зөвшөөрсөн байдаг шүү дээ. Тийм тэгсэн чинь Chicago Bulls Boston Celtics хоёр ч одоо Derrick Rose-ийн үеэс за ер нь хуучин цагаас эхлээд тийм бүсийн занал төрсөлдөгчтэй байхгүй. Тэгсэн чинь занал төрсөлдөгчийн ганц дутуу байгаа зүйлийг үнгүй өгнө гэдэг бол NBA ийм өгөөмөр хандивлагч баг. Би сүүлийн жилүүд ч ер нь Nvidia Zubats-ыг Lakers үнгүй өгчснээс хойш ер нь бол хараагүй. Тэрний хадсан хоёр дахь тэнэг үйлдэл юм байна. Game Point podcast-ийн ерөнхий ивент тэтгэгчээр үе мөчний шингэн доктор Joint Movement Colcosum-ын ажиллаж байгаа Ахмад наснуудад суугаа ажил эрхэлдэг, хэвтрийн дэглэм сахидаг мөн спортын гэмтэл бэртэлтэй хүмүүс зориулсан үе мөчний тижэл өгөгч шингэн докторыг Game Point podcast-ийн дүгээс та бүхэнд санал болгож байна. Цогц найрлага бүхий үе мөчний шингэн доктор. Үе мөчний өрөвсөл, өвдөлттэй бэртэл гэмтэлтэй, спортоор хичээлдэг Ахмад настан суугаа ажил хийдэг бүх хүмүүст тохиромжтой. Энэхүү бэлтгэл нь өрөвсөл болон өвдөлтийг намдааж, эдгэрэлтийг түргэсгэж, үений шингэнийг нөгснөөр үе мөчний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Үе мөчний шингэн доктор. Trade deadline-ы тусгай дугаар маань өндөрлөг төгч чинь тэгээд төгсгөлтний хэд хэдэн солилцоог онцлог ихтэй жижиг боловч энэ маш үр өгөөжтэй солилцоонд мэдээж Los Angeles Lakers баг энэ солилцооны цогоор том зүйлийг хийж чадаагүй ч гэсэн тэд нэг солилцоог эцэг мөчдөөсөн тэд 2 дугаар тойрог ирэх Gabe Vincent-ийг өгөөд Atlanta Hawks-оос Luke Kennard гэж шидэгчийг олж авч чадсан. За энэ солилцооны талаар чиний сэтгэлдлийг сонсомоор энэ харагдаж байгаагаас үр дүнтэй солилцоо эсвэл байдаг л ингээд нэг солилцоо юу? Харагдаж үр дүнтэй. Яагаад тэгэхээр Los Angeles Lakers баг 3-аас буюу 3 шугамнаас шидэж байгаа шийдэл дээр ер нь лигийн маш хоогоор явж байгаа. 28-9-т явж байна баг. Тэгэхээр энэ зүйл дээр бол мэдээж Luke Kennard-ийн одоо шиддэг шийдэлт одоо скил нь бол мэдээж хэрэгтэй байх болно. Гэхдээ бидний хамгийн том одоо хүсдэг Lakers хүсдэг хамгаалт гэдэг зүйлийг авчирж болж чадахгүй. Тэр бол хэвэндээ байна. Гэхдээ бас нэг талаасаа Gabe Vincent-ийг солилцсноороо одоо нэг point guard авах хэрэгтэй болчихж байна л доо. Нэг guard авах хэрэгтэй болж байна. Тэрийг одоо нөгөө buyout market-аас авахаас арга байхгүй. Тийм л одоо нөхцөлөд үзэж байна. Тэгээд одоо хэрэгтэй зүйлээ buyout market-аас авах болов гэдгийг найдана. Тэгээд одоо манай Lakers фэнүүд бол хэдэн өдөр хараад ер нь FOMO гэдэг нь шүү дээ. Юмнаас үлдсэн юм шиг мэдрэмжтэй болол ер нь бол жоохон тэлтрэх маягтай байсан. Гэтэ ямар ч гэсэн эцсийн мөчнийг трейд болсон. Тэрэнд нь бол баяртай байгаа шүү дээ. Энэ бол сайн шидэгч авсан шүү. Тэгэхээр Los Angeles Lakers-ийн фэнүүд бас бити гондоо гараа. Дээрэс нь New York Knicks баг Хосе Алвародаг авсан. Энэ бас плей-оффт хэрэгтэй тэр хамгаалагчаа, хамгаалт сайдаа холбон тоглогчоо авсан. Minnesota Timberwolves-ыг Mike Conley явуулаад Mike Conley 2 удаа солигдсон учраас Minnesota-д буцаад очих боломжтой болсон. Дээрэс нь Ayo Dosunmu-гээ тоглогчийг тэд холбон тоглогчоороо сэлгээндээ авсан гэд маш олон багтаа хэрэгтэй зүйлсийг жижиг номинуудыг хийсэн солилцооны цонх өнөөдөр явагдаж дууслаа. Тэгэхээр олон баг маш олон өөрчлөлтүүдийг хийсэн. За цөөн баг өөрчлөлт хийгээгүй. Гэхдээ хийсэн өөрчлөлтүүд маргаашнаас эхлээд тоглоод эхлэх учраас бидэнд ярих зүйл их байгаа гэдэгт итгэлтэй байна. Game Point podcast-ийн тусгай дугаарыг хүрээд өндөрлж байна. Хамт байсан бүх үзэгчдэд баярлалаа. Эх 7 хоногийн үндсэн дугаараар иргэн уулзлаа баяртай. Ерөнхий ивент тэтгэгчээр Social Pay болон үе мөчний шингэн доктор Joint Movement Colcosum-ын ажил.